Сайн байцгаана уу? HR Management Lab-аас эхлэн гаргадаг подкастын маань 14 дахь дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаараар бидний нэгэн зочинг урьсан байна. За энэ хүү зочин болохоор Монгол группийн захирал Цэс хүрэн захиралгаа бид нар уран оролцож байна. За сайн байна уу та? Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. За сайн байна уу? Баярлалаа өртөнд. Би эхлээд нэг товчхон өөрийгөө танилцуулчих тий. За. Намайг Цэс хүрэн гэдэг Монгол группийн технологи хариуцсан захирал. За Монгол группийг манай хүмүүс бол IT Zone гэдэг компаниар сайн таних бах. IT Zone маань Монголын мэдээллийн технологийн салбарт 1997 оноос хойш бараг үндсэндээ 30 орчим жил үйл ажиллагаа явуулж байгаа. За одоо бол Монгол групп маань бол дотроо 7-8 охин компанитай. За сүүлд бид нэр ер нь дан голцоо технологийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. За би өөрөө бол яг Монгол групп дотроо Novel Soft гэдэг цэвэр data AI-тай холбоотой ийм компанийг нэлээд голдож хариуцж ажилладаг байгаа. За яг data чиглэлээр data буюу өгөгдөлтэй хэмэл оюунгээ ярихаар заавал data яригддаг. Хэмэл оюуны одоо хамгийн гол зүйл нь бол өгөгдөл буюу тоон мэдээлэл. Тэгэхээр энэ тоон мэдээллийг зэгцтэй бий болгож хэмэл оюуны модулууд маань энэ дээр ажилладаг гэсэн үг. Тэгэхээр манай компани Novel Soft компани 2016-17 оноос бид нар Монголд яг энэ data технологиг хөгжүүлэх энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад энэ чиглэлээр мэргэшээд явж байгаа. Бид нар бол нэлээд олон төслүүд хэрэгжүүлсэн хувийн болон төрийн байгууллагууд. За хувийн гэхэд жишээ нь бид нар бол оюутлогоо компанитай маш ойр ажилладаг. Оюутлогоо дээр одоо манай бараг 24-5 хүн яг энэ data чиглэлээр тэдний үйлчлэгээ үзүүлээд явдаг. За мөн одоо томоохон байгууллагууд гэх юм бол татвар ерөнхий газар, Монгол банк гэх мэт томоохон газрууд data дэд бүтцийг байгуулах энэ чиглэлээр бол төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн байгаа. Тэгээ би бол өөрөө бол 20 орчим жил тэр дундаа сүүлийн 10 жил яг энэ data чиглэлээр ажиллаж байна. За. Тэгэхээр биднэрт яг энэ хэмэл оюун ухаан маань өөрөө бас нэлээдгүй шинжилэл хувьслыг бас авчирч байна тий. За сүүлд бол бидний хамгийн их ашиглаж байгаа одоо tools бол ChatGPT дээр хайлт хийх, за тэрнээс мэдээлэл авах, за эргүүлээд ажлаа хэлбэршүүлэхтэй холбоотой нэлээдгүй олон аргачлалуудыг нийтлэг хүмүүс маань хэрэглээд эхэлсэн байна. Тэгэхээр энэ хэрэглэн дээр та ямар зөвлөмжийг өгөхөр байна? Энэ хэрэглээ маань эргүүлээд бизнесийн байгууллага болоод хувь хүмүүст ямар одоо эрг сайн нөлөөллүүдийг үзүүлж байна вэ? За хэмэл оюун бол яг үндсэндээ одоо үүсч хөгжөөд бас бараг 50-60 жил болчихлоо. За. Тийм. Тэгэхээр яг хүмүүсийн өргөн хэрэглээ бол саяхнаас ChatGPT жишээ нь гарч ирснээс бол бүр нэлээд хүчтэй бүх хүн анхаарад ингээд ойлгоод ашиглаад эхэлсэн байна За хэмэл оюуныг бол ихэнх хүмүүс бол зүгээр нэг энгийн технологи гэж үзэхгүй байгаа. Энэ бол яг хүн төрөлхтний гал цахилгаантай ижил төвшөнд ийм том нээлт. Тийм учраас бүх улс орнууд хэмэл оюуны стратеги гаргаад энэ чиглэлд ажиллаж байгаа. Бусад одоо мэдээллийн технологи дээр улс орнууд стратеги тэр болгон гаргаад идэггүй. Ер нь бол гаргадаг шүү дээ. Яг хэмэл оюун дээр бүх улсууд өөрсдийн стратеги гаргаад ингээд ажиллаж байгаа. Хэмэл оюун бол зүгээр нэг энгийн технологи ш. Маш том эргэлтийн чанартай хүн төрөлхтний амьдралыг төрчгт нь өөрчлөх юм маш чухал юм технологи болсон гэсэн үг. За тэгэхээр хүмүүс зүгээр энгийн зөвлөгөө өгөхөд бол хэмэл оюунаас ерөөсөө айх хэрэггүй. Хамгийн эхлээд бид нар хэмэл оюун бол бас атар юм төвөгтэй хүн одоо юу гэдэг өндөр зэрэглэлийн хүмүүс ашигладаг, хэрэгэлдэг, хөгжүүлдэг ингэж ойлгож болохгүй. За мөн одоо өөрсдийнх нь ажлын байрыг алга болгоно гэдэг юм уу ийм байдлаар ерөөсөө төсөлж ирэхгүй харин эсрэгээрээ хэмэл оюуныг бушуухан сураад судлаад хаана ямар боломж байна өөртөө хөгжүүлээд энтэй шууд л одоо тасан цогцоод ингэж явах ийм л шаардлагатай байна. Тэгэхээр яг энэ маань эргүүлээд бас нөгөө бизнесийн байгууллагад шинэ уур амьсгал байгууллагын соёлд нь бас хэмэл оюун ухааныг нэвтрүүлэх түүний хөлөөн зөвшөөрөх энэ одоо нөгөө зөвлөлүүд бий болж байна. Та бас нөгөө хоёулаа ярьцлага хийх юмнаас хамтарч ярилцчихсэн нөгөө хэмэл оюун ухааныг нэвтрүүлэх AI эйжентууд нэлээдгүй бий болох шаардлагатай болж байна. Тэр нь эргүүлээд бизнесийн байгууллагт зөвлөх, шийдвэр гаргалтанд нөлөөлөх ийм одоо зүйлсүүдийг би одоо нөгөө санал болгож байна гэх. Тэгэхээр энэ үе шат маань ямар үе шаттай явж байна? Магадгүй одоо бизнес эрхлэгч удирдлагууд маань AI-ыг хэрхэн ашиглах талаар төдийлөн
бас нөгөө гарц гаргалгаа мэдэхгүй байж магадгүй. Тэгэхээр тэрэн дээр та ямар сайн туршлага хийсэн зүйлс байвал та бас мэдээлэл авалцгаая. Тийм. Тэгэхээр хиймэл оюун бол угаасаа маш том эргэлтийн чанартай. Одоо жишээ нь бид нар 150 жилийн өмнө бол үйлдвэрийн хувьсгал гараад үйлдвэрийн одоо масс үйлдвэрлэлд том технологийн дэвшлэл үүснээс хойш хүмүүс бол одоо хөдөө аж ахуйн салбарт жишээ нь нийт ажил хүчний 80-90% ажилладаг байсан бол ерөөсөө 1950-аад он 60-аад оноос эхлээд нийт ажил хүчний ерөөсөө 5-10% хөдөө аж ахуйд ажилладаг. Ихэнх хүмүүс маань офисын эсвэл өөр орчин үеийн ийм шинэ ажлын байрлал ороо явсан. Яг тэрнтэй адилхан хиймэл оюун бол дараагийн 10, 20, 30, 50 жилиг бол маш үнэхээр нь өөрчлөнө. Бидний одоо өнөөгийн байж байгаа ажлын байр бол ажлын орчин бол нэлээд өөрчлөлттэй болох гэж байна. Тэгэхээр компаниудын хувьд бол яг хүмүүстэй ажиллахаас гадна роботууд, хиймэл оюуны агентууд нэлээд том одоо байр суурьтай болох гэж байна л доо. Тэгэхээр ийм тохиолдолд бол компаниудын хувьд бол бушуухан оролдоод эхнийхээ жижиг шигсэн төслийг эхлүүлээд туршаад ингээд явахаас өөр аргагүй. Аль болох эртхэн ороод туршаад ашиглаад явах тусмаа тухайн байгууллага өөртөө илүү их мэдээлэлтэй болно. Өөртөө яах вэ гэдгээ илүү ойлгоно. Тэгэхээр ерөөсөө л энэ дээр бол урагшаа хараад ажиллана гэсэн үг. Илүү шийдвэр гаргалтууд бас оновчтой олон хувилбараар түргэн шуурхай гарах энэ төслийг угаасаа хиймэл оюуны хамгийн чухал үе шатууд явж л байна л да. Хиймэл оюун бол эхний ээлжинд бол зүгээр энгийн narrow task гэж ярьдаг narrow AI гэдэг тэр маань бол яг юм тодорхой даалгаврыг хийдэг хиймэл оюуны моделүүд байсан. Жишээ нь зураг таних ч гэдэг юм уу, хүний царай таних ч гэдэг юм уу ийм яг л тодорхой нэг task. Одоо бол хөгжөөд илүү одоо агентийн хэлбэр рүү ороод за ингээд сүүлийн үеийн хиймэл оюун маань бол зүгээр нэг юм текст боловсруулах биш одоо учир шалтгааныг олдог, тэндээсээ шууд өөрөө дүгнэлт гаргаж чаддаг, шууд шийдвэр гаргадаг юм болчихж байгаа. Тэгэхээр одоо жишээ нь байгууллагын хувьд бол маш олон кастомертай хэдэн зуун мянган харилцагчтай байлаа гэж бодоход тэр харилцагч болгоны нэг бүртлэн ойлгоод тохирсон хариултыг өгөх гэдэг бол маш боломжгүй шүү дээ. Яг ингээ хүнээр ажиллаулаад явах юм бол яг ихэнх байгууллагууд бол оператор, customer call center эднэр ажиллаулаад ингээд явдаг. За ийм тохиолдолд энэ чинь бол бүгдийн хиймэл оюун л гэнэ гэсэн үг. Хиймэл оюун хэрэглэгч болгоны хэрэгцээ шаардлагыг ойлголоо, өөрөө дүгнэлтээ гаргалаа, шийдвэрээ гаргалаа, шууд үдэл хийгээд явчихна гэсэн үг. Мэдээж энийг нь удирдахыг нь бол хүмүүс хийнэ ард нь тийм. Нэрээ тийм одоо ингээ харахад бас AI технологи бид нар нөгөө өмнө нь мэдхгүй анзаараагүй байсан байна. Одоо ингээ харахад бас банкуд нөгөө одоо нэг тейлрийн үйлчилгээ бас байхгүй болцсон. Бүгд нэг одоо автомат одоо бараг түрэн бас ярьж ирсэн нэг банкны салбарууд хаана байгаа, байршлын төлөв бид нар ингээд анзаарахгүй болчихжээ. Яагаад гэвэл бас өөрсдийнхөө одоо технологи дээр суурлаад банкны үйлчилгээг аваад тэр нэг талдаа банк маань өөрөө нэг яг юм технологиг нэвтрүүлээд, AI-г нэвтрүүлээд бизнесийн шийдлээ бас илүү өргөн хүрээнд гаргаж байна тийм ээ. Өөр бас ямар байгууллагууд энэ тал руу бас чиглэж байгаа гэж та харж байна. Энэ бол бид нарт мэдээ одоо ингээд хүмүүс аягаа хурдан мартаж байгаа байхгүй. Ер нь бол 10-аад жилийн өмнө 15 жилийн өмнө за банкуудын сая аягаа том маш том хувьсгал болсон. Банкуд бол үнцээрээ өөрчлөлтөнд ороод одоо уламжлалт хэлбэрээс илүү технологи суурьтай ийм банкуд болчихлоо шүү дээ. Яг энтэй адилхан прогресс бол төрийн байгууллагууд дээр гарчлаа. Төрийн үйлчлэгээ авах гэдэг бол бид нарт бас 10 жил 15 жилийн өмнө нэлээд хүндрэлтэй байсан. Жишээ нь одоо зөвхөн төрийн одоо бид нар үйл хөдлөлийнхөө гэрчлэгийг авъя гэдэг тэгэхэд цэцэг төвийн хойдолд ингээд бөөн хэдэн зуун хүн дараалал очиртай ингээд явж идэг байсан тийм үү. Өнөөдөр бүгдээ ийм Монголиагийн систем дээрс бүх лавлгаа бүх юмыг ингээд авчиж чадж байна. Тэгэхээр мэдээж энэ зарим нь бол AI-тай холбоотой, зарим нь AI хамаагүй. Ер нь технологижоод, цахимжаад ингээд ирэхээр энэ ч өөр ингээд маш сайн болоод хэлбэр болоо явж байна гэсэн үг. Одоо энэ дээр харин хиймэл оюуныг зөв ашиглаад ирэх юм бол тэр хэрэглэгчийн асуудлыг уламжлалтайгаар хүний оролцоо улам багтаагаар явна. Одоо жишээ нь төрийн үйлчлэгийн дээр бол хүнтэй төрийн албаа агчууд бизнесийн байгууллагатай иргэдтэй тулж ажиллах бол аюул их олон хүндрэлийг үүсгэж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол багасгахад бол технологи бол нэлээд том үүрэг гүйцэтгэнэ гэсэн. Тэгэхээр энэ төрийн чиглэлийн үгээр чинь за мэдээж хувийн одоо салбарт бол яг энэ бол маш хүчтэй явж байгаа. За эрүүл мэндийн салбар, боловсролын салбар энэ рүү орохгүй л явж байна л да. Эрүүл мэнд боловсрол дээр одоо жишээ нь багш нар хүүхдтэй ажиллахтай гэрийн даалгавар шалгах одоо энэ гэх мэт ийм маш олон ингээ механик хөдөлгүүд байж байгаа шүү дээ.
Энэ минь бол одоо маш хэлбэр болно гэсэн үг. Нөгөө яг үнэ нэрэл бас бидний өдөр тутмын амьдралд бас хиймэл оюун ухааны маань тий уур амьсгал бас ороод явж байгааг анзаарах хэрэгтэй байна. За ингээд ярьж байсанчлан яг нөгөө хиймэл оюун ухааныг ашиглах тэр үйл явцад магадгүй хүмүүс бас нэг юм айцтай байна гэдээ та бас ярьсан. Айхгүй энэ маань эргүүлээд нөгөө бүтээмжийг өсгөх, өөрийнхөө бүтээмжийг бүр ингээд буст хийхтэй одоо тэр боломжийг олгож байгаа. Энэ дээр бол ямар ур чадвартай байхаас үл хамааран та өөрөө энийг бас хэрэглэх тэр одоо дадлыг бий болгох илүү дээрээ гэж тайлж ирсэн. Тэгэхээр яг нөгөө нэг энэ хэрэглээ тал дээр түрүүн бас нөгөө хоёлаа ярьж хахад IT Zone компани дээр хийж исэн одоо нөгөө веб хуудсын тархалт тэрийг яаж одоо нөгөө нэг клауд дээр оруулаад түүнийг илүү хялбараар хийж болох уу? Энэ маа нөгөө талдаа нөгөө нэг бүхэл бүтэн нэг хүн ажиллаад 2-3 өдрийн ажил байсан бол та хялбаршуулад ингээд баг 5 секундын дотор ингээд гаргаад ирсэн. Би бүр ингээ хараад үнэхээр ингээд шок боллоо. Яагаад гэвэл бас яг тэр төлийн мэдлэг тутмаг байгаа учраас нөгөө талдаа хиймэл оюун ухааныг ашиглах айц надад бас байгаа учраас хараад би бас шок боллоо. Тэр тал дээр яаж тэрийг одоо ашиглаж ингэж бэлэн одоо тий текст мэдээлэл гаргаад байгаа талаар та мэдээлэл өгөхгүй. Тий. Тэгэхээр одоо угаасаа залуучууд бол маш хүчтэй ажиллаад эхэлсэн, нэвтрээд эхэлсэн явж байгаа. Гэхдээ бас нэлээдгүй хүмүүс бас энэ тал дээр мэдээлэл бас жоохон баг зэрэг хоцролтой явж иж магадгүй. За ер нь бол хиймэл оюун төрөний хэлсэн ингээд айхгүй ороод ашиглаад явах хэрэгтэй. Маш олон технологи энэ яг өөрөө айгүй хурдтай хөгжиж байгаа тий. Сүүлийн ChatGPT гараад өөрөө 2 жил болж байна. Тэг яг энэтэй зэрэгцээд одоо Cloud AI гэдэг үеж байна, Gemini гэдэг үеж байна, саяхан хятад гарсан DeepSeek гэдэг үеж байна. Бүгд өөрөөсийн том language модулуудыг гаргаад ирлээ. Энэ language модулууд маань бол зүгээр энгийн одоо нэг хүний өгсөн текстэн дээр хариулт өгдөг төдий байсан болвол одоо сүүлийн 2 жилд бол reason буюу логик учир шалтгааныг олдог болоод өөртөө шийдвэр гаргадаг болгоод ингээд цаашаа хөгжиж явж байгаа. Жишээ нь одоо саяхан бид түрүүний үзүүлсэн жишээ бол инженерүүд одоо нэг хэрэглэгчийн шаардлага дээр суурлаад нэг шийдэл гаргалаа гэж бодоход тэр маань ерөөсөө хиймэл оюун руу бид нар шаардлагыг өгөөд бүх мэдээлэл өгчих юм бол маш богино хугацаанд бидэнд бүтэн одоо шийдлийг саналыг гаргаад ирнэ. За тэр шийдэл санал бол ерөнхийдөө хийх ажлын сая хэлсэнтэй 2-3 өдөр засуулах юмыг ерөөсөө 5 секунд дотор гаргаад ирж байна гэсэн үг. Мэдээж тэр бол төгс байх албагүй. Учир тогтолтой буруу зүрх ойлголттой ямар ч гэсэн гоё үндсэн суур юм гараад ирнэ. За энэ дээр нөгөө инженер хүн маань өшөө сайжруулад төгслээд за нэг 30 минутын дотор 3 өдөр хийх ёстой байсан ажлаа хийгээд гаргаад ирж байна гэсэн. Тэгэхээр энэ бол цаашдаа бол маш хүчтэй хөгжиж байна. За ингээ ерөнхий энэ хиймэл оюуны энэ системүүдийг ашиглаад ажиллах хөнгөвчлөхөөс гадна угаасаа яг ингээд мэрэгжлийн юм тусгайлсан хиймэл оюуны агентууд удахгүй угаасаа төрөчсөн маш их гараад ирсэн. Бусад улсууд бол тэр Монгол ч гэсэн ингээд хүчтэй нэвтрээд одоо ингээд цаашаа явна л да. Тэгэхээр хүний нөөцийн ч юм уу, хуулийн ч юм уу, эмчийн ч юм уу те зөвхөн одоо хууль гэдэг чинь хуулийн нарийнхан тодорхой сэдвээр мэрэгчсэн агентууд байж байна. Одоо баруунд бол тэгжилээ шүү дээ. Одоо маш өндөр хөрстэй ажилладаг хуулийн зөвлөгөөг бол өнөөдөр бол зүгээр хиймэл оюуны агентаас асуугаад авчиж байна. Тэрний зардал мөнгө нь бол хамаагүй буураад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ийм чиглэлээр бол ингээд цаашаа ингээд маш их том өөрчлөлт болох гэж байна л да. Болоод явж байна гэсэн. Яг үнэ. Хүний нөөц гэдээ ярихаар одоо яг нөгөө хиймэл оюун ухаан маань хүний нөөцийн салбар руу нилээдгүй орсон байна. За тухайлбал одоо ямар функцүүд дээр одоо илүү түлхүү одоо оролцоод ажил хэлбэршүүлээд байна гэд. Яг тэр тал дээр би бас нөгөө нэг ганц нэг судалгаа харлаа. Бидний нөгөө нэг олон улсын бас сайтууд, байнгын мэдээлэл авдаг сайтууд Шрим, McKinsey, Deloitte энтер гээд за Gallup-ийн бас нөгөө 2025 оны тайлан репортууд гарсан байлээ. Тэндээс харахад бол хиймэл оюун ухаан буюу AI-г ашиглаад HR-ын функцүүд дундаа тухайлбал ажилтны сонгон шалгаруулах тэр функцийг за тэгээ тайлантуудаа хэрхэн яаж ур чадварыг нэмэгдүүлэх вэ тал дээр нэлээдгүй олон ажлуудыг хийгээд тэрний одоо үр ашиг буюу байгууллагад ирж байгаа тэр нөгөө бүтээмжийг бол бүр 50-аас 60% одоо өсөх ийм одоо үзэгдэл хандлагууд бий болсон байна гэж тэмдэглэсэн байсан. Тэгэхээр энэ тал дээр та яг тэр саяны бас ярьлаа нөө эйжентүүд хүний нөөцийн салбар руу бас орж байна. Тэгвэл тэр тал дээр ямар одоо ажлуудыг эйжентүүд хийж ийнэ гэж та анзаарч байна. Тэр тал дээр та анзаарсан зүйл. Хүний нөөцийн менежерүүдийн хувьд бол хиймэл оюун бол бүр асар том сэдв байгаа.
Тэгэхээр хоёр үндсэн гол юм байгаа. Нэгдүгээрт нь бол мэдээж хүний нөөцийн менежерүүдийн өөрсдийнх нь ажилтай холбоотой хэмэл оюуныг ашиглах, бүтээмжээ нэмэгдүүлэх, хүнтэй ажиллахдаа илүү хялбар болгох ийм ажлууд явагдаж байна. Сая өөрөө жишээ хэллээ шүү дээ. Маш олон хүн ажлын байранд одоо CV-гээ материалаа явуулсан байвал тэрийг одоо скрининг хийх энэ процесс бол хэмэл оюунаар хийгдэж болж байна. За эсвэл одоо ажилтнууд одоо хүний нөөцийн менежертэй хандаад янз бүрийн лавлгаа, компани дүрм журам явдаг. Тэр бол одоо маш том үйл ажиллагаа шүү дээ. Тэр бол дандаа л агентээр явах магадлал айгүй өндөр болсон. Агентуудыг сургачих нь агентуудтай холбогдоод хүн өөрийнхөө цалингийн задаргааг авчулна. Эсвэл ажлын тодорхойлолтуудыг авчулна. Тэгэхээр энэ юмнууд бол угаасаа л яг цэвэр ингээд агентээр хийгднэ гэсэн үг. Хоёр дахь том одоо хүний нөөцийн менежерүүдийн хувьд анхаарах зүйл юу вэ гэхээр компаниуд бол одоо ажиллах хүч нь бол дан хүн байлаа шүү дээ. Гэтэл одоо бол тийм биш болтлоо. Компани ажиллах хүчийг чинь тодорхой хэмжээнд агентууд орлоод эхлэх нь, роботууд орлоод эхлэх нь. Тэгэхээр агент робот хоёрын гол ялгаа гэвэл яг агент гэдэг маань илүү систем програм талдаа яг ингээд тодорхой үүргийг гүйцэтгээд ажилтдаг юм бие даасан агентууд бий болно гэсэн. Агент маань цаашаа хөгжөөд бүр юм физикал роботууд бас байж болно Тэгэхээр зарим байгууллагын хувьд заавал физикал робот байх албагүй шүү дээ. Яг л тэр софтвер чиглэлээр робот гэсэн үг. Зарим байгууллага жишээ нь худалдааны байгууллага гэхэд одоо маш олон хүн кастн дээр ажиллаж ивэл тэр кастны одоо үйл ажиллагааг роботууд хийдэг болно гэсэн үг. Харин кастны хүмүүсээс магадгүй цөөхөн хүмүүс нь хяналт тавиад ингээд ажиллаад явна гэсэн үг. За нөгөө талдаа бол ийм чиглэл рүү ороод ирэхээр яг хүмүүс бас нөгөө ажлын байр багтна инээ тэрэ гэдэг ингээд санаа зовж байгаа юмуд бас байж байгаа. Мэдээж тодорхой хэмжээний өөрчлөлтүүд бол орж таарна. Тэр бол угаасаа ингээд хүссэн хүстэйг өөрчлөгдөх. Одоо ямар ч одоо сонголт байхгүй Гэхдээ одоо маш эерэг үр дүнгууд нь илүү байж байгаа. Юу гэхээр жишээ нь магадгүй 7 хоногт бид нар заавал 5 өдөр ажиллах шаардлагагүй. 7 хоногийн 2 юм уу 3 өдөр ажиллах. Тэгэхээр 2-3 өдөр ажиллахлаар мөн л тэрнийхээ дагаад одоо олон хүн ажиллах шаардлага үүсэж байгаа. Гэхдээ роботууд бас нэлээд автоматжуулаад өгч чинь Тэгэхээр ийм эерэг үр дүн гарч байна. Нөгөө талдаа хэмэл оюуны агентууд маань эргээд маш олон шинэ ажлын байрууд үүсгэх магадлал айгүй өндөр байж байгаа. Нөгөө агентуудыг удирддаг агент дээр тайлан репортыг хараад тэрнийхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг. Ийм гэх мэт ингээд янз янзын байдлаар ингээд өшөө ингээд боломжууд үүсэх байхаа гэсэн ийм таамаглалт байгаа. Яг үн тэгэх нь одоо яг нөгөө хэмэл оюун ухаан гэдэг энэ асуудал ороод ирэнгүүт хүмүүс би бас нөгөө ажлын байргүй болж байгаа. Намайг бас энэ одоо зүйл дээр маань хоцрогдоод би одоо нөгөө хасагдах үедээ гэдэг нь мэдрэмж бас үүсч идэг тий. Гэтэ нөгөө талд маань энэ маань та өөрийнхөө ур чадварыг сайжруулад дахиад өөр төвшөнд илүү өөрийгөө онцолж хараад тэр маань танд шинэ ажлын байрыг бий болгох тий. Энэ бид нар бас 2030 онд одоо AI суурьтай мэдээлэл технологи IT суурьтай ямар ажлын байрууд үүсэх вэ гэдэг тоон судалгаа харж үзэхэд бол бараг 900-аас 1000 гаруй ажлын байр шинээр бий болно гэж байгаа. Тэгэхээр тэр тал руу өөрийгөө хөгжүүлэхдээ залуучууд одоо хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байгаа менежерүүд маань бас өөрийгөө хөгжүүлээд өөрийнхөө ур чадвараа сэтгэлгээгээ өөрчлөөд ингээд явбал бид нар энэ дэлхийтэй хамтарч одоо тэг хөлт зэрэгцэн хөгжих боломжтой маа гэдэг энэ зүйлийг бас анзаарч байна. За тэгэхээр би яг уу дараагийн асуулт маань илүү одоо яг энэ технологийн энэ ур чадварыг өөртөө бий болгохын тулд тухайн хувь хүнээс юу шаардлагатай байна. Магадгүй ганцхан хүний нөөц гэхгүй IT-ийн залуучуудтай та бас хамтраад ажиллаж байгаа тийм. Тэгэхээр залуучууд маань би бас анзаарлаа IT-ийн хүмүүс маань өөрсдөө нөгөө сэтгэлгээний хувьд маш задарсан. Тэгээ маш том юм одоо нөгөө өргөн хүрээний зах зээл дээр ажиллаж байгаа. Тийм учраас өдөр тутамдаа сайжрах шаардлагатай. Тэгэхээр нөгөө сэтгэлгээний хувьд би магадгүй маргааш хийчих юм уу те эсвэл энэс за энэ яг уу ингэсгээд өнгөрөөчий гэдэг юм дараагийн гэдэг хойшлуулах тийм сэтгэлгээ биш. Яг одоо би энийг сураад авчи илүү сайжрыг гэдэг тийм хурд хүч энэ одоо залуучуудад маань илүү шаардлагатай байна. Эсвэл энэ залуучууд уулаасаа байна. Дэлхийд энэ залуучуудыг гаргах энэ одоо цаг үе бас бий болсон байна. Бидний бас MLC Business School-тэй хамтраад нөгөө 20,000 инженер бэлтгэе гэдэг энэ төслийг санаачлаа та бас хэрэгжүүлсэн байгаа. Тэгэхээр энэ тал дээр залуучуудад ямар ур чадварууд дутагдaltaй байна, эсвэл илүү сайжруулж байна гэдэг тал дээр та өөрийнхөө бодлыг бас хуваалцахгүй юу? Тийм. Ер нь бол яг одоо анзаараад байхад хэмэл оюун бол би зүгээр яг ийм бүтээлч
Эсвэл ингээд өөрөө их чигээр сураад явж байгаа залуучуудын бүтээмжийг бол бүр үржүүлж өгнө л доо. За бүр үржүүлэхээр. Тий, бүр хэдэн 10 дахин үржүүлнэ гэсэн. Хуучин бол өөрөө сая 3 өдөр хийх ёстой юмыг жишээ нь 30 минут дотор хийчих юм уу те. Тэгэхээр үнэхээр одоо хөдөлмөрч өөрийгөө хөгжүүлэх гэсэн ийм залуучуудын өмнө магадгүй 3 жил хичээж сурах байсан юмыг 3 сарын дотор өөрийгөө хөгжүүлээд шал өөр түвшинд очих боломж үүсэж байгаа гэсэн. Бас дээрэс нь нэг хүн бол маш их юм хийх боломжтой. Ер нь бол хиймэл оюуны бас нэг хамгийн том зүйл ялангуяа хүний нөөцийн менежерүүдтэй холбоотой зүйл гэвэл бүтээмжийн асуудал. Хүний нөөцийн менежерүүд маань ерөөсөө компаниг бүтээмжтэй байлгахын төлөө ажилладаг хүмүүс шүү дээ, тийм. Компани бүтээмжтэй байвал улс орон бүтээмжтэй ингээд бүхэлдээ бүтээмжийн том дэвшил гаргах юм бол тэр хэмжээгээр бид нар зардал буурна, илүү их бизнес орлого ашиг нэмэгдэн, тийм. Тэгэхээр яг энэ тал дээр бол хүмүүс бол асар өндөр бүтээмжтэй болох боломж үүссэн. Тэгэхээр яг энэ чиглэлээр өөртөө бүр ингээд сонгож авсан чиглэлээр тууштай ороод саяхан нэг Вьетнамын нэг залуугийн жишээс IELTS-ийн шалгалтын жишээ нь бэлдэж байгаа гэдэг. Тэгээд өөрөө яг хэмэл оюуны ChatGPT-г ашиглаад бүх нөгөө өөрийнхөө спикинг ур чадварыгаа сайжруулах гад юмаа сонсоод ингээд тайлбарлуулаад ингэж явж байгаа 8.5 оноо авсан гэл гэх мэтээ ингээд зөндөө жишээ байгаа л да. Эерэг өөрчлөлтүүд тий. Тэгэхээр энийг ч бушуухан эзэмшээл өөрийнхөө одоо хуучин бол бид нар Google-ээс ингээ хайлт хийгээд нэг хайлт гарч ирсэн бол одоо ChatGPT-гээс бид нар бүр нарийн түвшний асуулт бүр өндөр мэргэжлийн одоо зөвлөгөө авч болж байгаа байхгүй. Би жишээ нэг юм сураа явж байлаа. Программын нэг код бичиж чадахгүй байлаа тий. Өмнө бол би ингээд айгүй туршлагатай хүн хайж олоод тэгээ тэр хүнээс зөвлөгөө аваад энийг яг яаж энэ минийх зөв буруу юу ийм байдаг байсан бол одоо хиймэл оюун бол асар өндөр туршлагатай хүний мэдээллийг шууд над руу аваад ирж байгаа байхгүй. Тэгэхээр би нэг кодо бичиж чадахгүй ингээл магадгүй тэрийг ингээд сурахын тулд жил зарцуулах байсан юмыг өнөөдөр хиймэл оюуны төсөлмөртөө 3 цагийн дотор сураад авчих магадлалтай. Тэгвэл маш их боломжийг биднэрт асар өндөр боломж анзаарлаа. За одоо бизнесүүдэд AI-ийн эжентүүд нэлээдгүй бас оролцох шаардлага байна. Хиймэл оюун ухааны бизнесийн үйл ажиллагаанд оролцуулах юм хэрэгцээ байна гэж та түрүүн хэллээ. Тэгвэл энэ эжентүүдийг бий болгоход ямар шаардлагууд байна? Юун дээр анхаарах ёстой вэ гэдэг тал дээр та биднэрт бас зөвлөмж өгөөч гэж хүсэж байна. Тийм. Тэгэхээр хиймэл оюуны агентууд бол маш том сэдв. Ер нь хиймэл оюуны дараагийн хамгийн том одоо давлгаа яг энэ агент дээр явах гэж байна л да. Тэгэхээр компаниуд бизнесүүдийн хувьд агентыг ашиглаж эхлэх зайлшгүй шаардлага үүссэн. Энд бол ерөөсөө хойшлуулах биш одоо бушуухан эхнээс нь ахгуулаад хэрэгжүүлэх хэрэгтэй. За ингээ хэрэгжүүлэхдээ юун дээр анхаарах вэ гэхээр эхний ээлжинд яг хиймэл оюуны агентыг аль чиглэлээр ашиглавал хамгийн сайн бүтээмж өгөх вэ? Хамгийн сайн үр дүн өгөх вэ? Энд салбараа чиглэлээ сонгох хэрэгтэй, тийм. Бизнесийн байгууллаганд одоо байдаг гол газрууд байж байгаа шүү дээ. Санхүүгийн газар, борлуулалтын газар, худалдан авалтын газар, инженерингийн газар гэх мэтээр тийм. Тэгэхээр энэ газруудаас одоо жишээ нь аль чиглэлд нь хамгийн түрүүнд бүтээмжээр шууд өөрчлөлт авчрахаар юу вэ? Тухайн бизнесийн өөрийнх нь онцлог байж байгаа. Тэгэхээр тэн дээр суурлаад хиймэл оюуны агентуудыг судлаад, хөгжүүлээд, нэвтрүүлээд туршаад эхлэх хэрэгтэй. Томоохон зорилго тавих хэрэгтэй. За ингээд том зорилго тавихдаа жижигээс эхлээд авчвал эрсдэлгүй хамгийн жижиг тодорхой үүдлүүдийг жишээ нь сая хэлсэн хүний нөөцийн хувьд бол хүний нөөцийн одоо бүх ажилтнтай харилцаж байгаа харилцаануудаас те хамгийн одоо автоматжуулаад хиймэл оюунаар шууд ингээд агентаар орлуулж болох юмнууд юу вэ? За ингээд энэ чиглэлээр эхлүүлээд ингээд цааш нь хөгжүүлээд явчих юм бол болоо явчихна гэсэн. За хоёрт нь ер нь бол яг хиймэл оюуны агент дээр ингээд хөгжүүлэхэд хоёр асуудал байгаа л да. Нэгдүгüүрх нь бол яг ChatGPT ч юм уу иймэрхүү AI-ийн language model дээр суурлаад хийн. Ингээд суурлаад хийхлээр хиймэл оюуны агент бол language modelийг ашиглаад ямар ч асуулт хариултыг бол асуудалгүй хийдэг болсон. Асуулт хариулт буюу чатбот одоо тэгээд тухайн байгууллага жишээ нь одоо энгийн байгууллагын дотоод дүрм журам те энэтэй холбоотой асуулт хариулт лавлгаа юм байж ивэл тэрийг бол ямар ч асуудалгүй хийнэ. Гэхдээ ингэж хийхдээ тухайн байгууллага өөртөөхөө энэ асуулт хариулт болон дотоод дүрм журмын мэдлэгийн санг үүсгэх хэрэгтэй. Мэдлэгийн санг одоо бол яг хөө ингээд PDF ч юм уу эсвэл цаасан дээр дүрм журм нь байж байгаа. Энийг хиймэл оюуны агентаар ингээд ажилуулад ашиглаж болох тийм хэлбэрлүүн оруулаад бэлдээд маш сайн зэгцтэй дүрм журмын
үүсгэх юм бол энэ өөрөө байгууллагын мэдлэгийн сан болоод үүсэх явагдаж. Тэр мэдлэгийн сан дээр нь цуурлаад хэмэл оюуны агент эхний эрдэнд ийм статик мэдээлэл гэсэн үг шүү дээ. Ийм дотоод дүрм журам мэдлэгийн сантай холбоотой одоо customer service-тэй харилцаж байгаа ч юм уу эсвэл дотооддоо хоорондоо харилцаж байгаа бүх зүйлээ ингээд ийм мэдлэгийн сан руу хөрвүүлчих юм бол агент бол маш сайн хөгжиж явчихна гэсэн. За хоёрт нь агент бол дахиад нэг шат дахиад ирэхээр зөвхөн ийм статик буюу ийм тогтмол мэдээлэл дээр ажиллахаас гадна динамик мэдээлэл дээр ажиллаж эхэлнэ. Динамик гэхээр одоо байгууллагууд дотооддоо системүүд ашиглаж байгаа тийм хүний нөөцийн систем, санхүүгийн систем, тухайн бизнесийн өөрийнх нь онцлог тохирсон ийм системүүд гэж байгаа. Тэр системүүд маань өөрөө маш одоо их мэдээллийг үүсгэчихсэн яг ийм тодорхой системийн форматтай өгөгдлийн санд үүсгэж явж байгаа. Тэгэхээр тэр агентууд маань тэр динамик мэдээлэл буюу тэр өгөгдлийн сангуудтай ажиллана гэсэн үг. За энгийн жишээ хэлэх юм бол түрүүний би одоо нэг ажилтан өөрийнхөө цалингийн задрагааг харъя те. Тэр цалингийн задрагаа бол цаана тодорхой санхүүгийн системээр хадгалагдаж байгаа гэсэн үг. Цалингийн задрагаа харах гэдэг хүсэлт нь бол тэр language мэдээлэлтэйгээ очлаад дүрм журмын дагуу статик мэдээллийн дагуу гараад ирнэ. Тэгээ хэрвээ тодорхой шаардлага мэдээллийн аюулгүй байдлын шаардлага хангасан байж байгаа бол динамик мэдээллийн өгөгдлийн сангаас нөгөө хүний одоо хүнд өгнө гэсэн үг. Тэгэхээр ийм хоёр дахь асуудал яригдж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол бас динамик мэдээлэлтэй холбогдоод ирэхээр бас байгууллагын мэдээллийн аюулгүй байдлууд бас чухал болно гэсэн үг. За ингээ агентыг хөгжүүлэхэд бол статик буюу яг ийм дүрм журам тогтсон ийм мэдээллийн мэдлэгийн сан үүсгэх юм байна. Динамик мэдээлэлтэй ажилладаг болох юм байна. Гуравт нь энэний аюулгүй байдлуудыг бид нар анхаарах хэрэгтэй байна. За ингээд динамик хөгжөлтөд ажиллаад ирдэг болсны дараагаар дараагийн анхаарах юм нь юу гэхээр агентуудын нэгдсэн удирдлага хяналт хэрэгтэй. Тэр агентуудыг бид нар ингээд зүгээр нэг деплой хийгээд хөгжүүлээд ингээд орчихгүй те. Энд чинь өөрөө байнга хөгжин сайжрах хэрэгтэй. Танаа байгууллагын тэр нөгөө дүрм журам мэдлэгийн сан чинь байнга өөрчлөгдөн те. Тэр болгонд тэр агент маань тэрийг шинтлэгдэж явах хэрэгтэй, сайжирж явах хэрэгтэй. Дээрээс нь нэмээд тэр агентууд маань хичнээн хүсэлт авах, хэдэнд нь хариулт өгөө, хариулт өгөхдөө зөв ажилтна уу, буруу ажилтна уу, эсвэл янз бүрийн одоо элдв асуудал үүссэн байна уугүй юу, энийг чинь нэгдсэн байдлаар хянаад удирдах хэрэгтэй тайлан репорт. Тэгэхээр энэ агентууд чинь өөрөөр хэлэх юм бол тухайн байгууллагын ажилтан болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр ажилтны хийж байгаа ажлыг хянана гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү байдлаар агентыг бол зүгээр нэг юм жижигхэн ганц нэг чатботын хэмжээнд дээрээс харж болохгүй л дээ. Энэ бол ийм маш том систем болно. Тэгэхээр цаашдаа бол байгууллагын хувьд энэ агент гэдэг маань асар чухал ийм ажиллах хүчин систем нь болоод явах учраас энэ дээр нэлээд улс ууртай алхамаар тэгээд зайлшгүй орж хөгжүүлэх юм зүйл гэсэн үг. Тэгвэл ингэж бизнес нэвтрүүлснээр илүү цогц систем бий болох нь тийм үү? Ингээ харахаар бас нөгөө таны яриан дундаас яг ингээ нөгөө агент руу оруулаад тийм л оюухны ашиглаа ингээ явахаар би ч нөгөө өөрөө хүний нөөц тэнгууд нөгөө хүний нөөцийн нөгөө уламжлалт сэтгэлгээ надад байна л да. Уламжлалт гэдэг юу вэ илэрхийлж байгаа гэхээр миний нэг өдөр тутмын ажлууд маань ингээд хиймэл оюун ухаанд нэвтрээд эхлэхээр би нэг жоохон ажилгүй болчих юм шиг те. Эсвэл ингээд нэг жоохон миний ажлыг хин нэгэн орлоод ингээд миний ажлын байр байхгүй болох юм шиг ийм мэдрэмж надад зүгээр төрлөө. Тэгэхээр хүний нөөцүүд маань энэ 90 үед одоо энэ давлгаанд те яг яах ёстой юм бэ? Бидний гарц гаргалгаа юу байна вэ? Таны бодлоор та энд ямар чиглэлийг хэлэхээр байна? Тийм би яг түрүүн бас цохорт дурдаад өнгөрсөн те. Яг үнэ хэлэхэд хүний хэмэл оюуны хамгийн том одоо хүндрэлтэнд авчирж байгаа юм гэвэл бүтээмж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө бүтээмжийг бол эрс өөрчилнө. Бүтээмжийг эрс өөрчилнө гэдэг маань одоо бизнесийн байгууллагууд бусад бүх байгууллагын хувьд үр ашигтай болно. Илүү одоо өгөөжтэй болно те. Тэгэхээр энэ маань эргүүлээд цаад утгаараа бүх хүндрэлтэнд маш хэрэгтэй. Хүндрэлтэн бол илүү одоо хэлбэрх хямд байдлаар одоо ажлаа амжуулдаг юм болно л гэсэн үг. Тэгэхээр урт хугацаанд бол би бол нэг тийм айх аюул бол ерөөсөө байхгүй. Тэр дундаа хүний нөөцийн менежерүүдийн хувьд бол бүр айх юм байхгүй. Харин эсвэргээрээ энэ бүр том боломж байгаа. Ягаад тэгэхээр хүний нөөцийн менежерүүд маань хэмэл оюуныг ашиглаад байгууллагынхаа одоо бүтээмжийг нэмэгдүүлэх маш том даалгаврын өмнө ирсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр хүний нөөцийн менежерүүд бол хуучин болвол одоо хүнтэй ажиллаад ингээд ажилтдаг юм байсан бол одоо хэмэл оюуны технологиг ашиглаад өөрийнхөө газар бизнес салбар болгоны департамент газар болгоныхоо
бүтээмжийг яаж нэмэгдүүлэх үү, хүмүүсээ яаж энийг ойлгуулах уу, сургах уу, хөгжүүлэх үү гэдэг ингээд одоо асар их ажил өмнө хүлээж байгаа байхгүй. Тэгэхээр хүний нөөцийн менежерүүд өөрсдийгөө одоо бүр дахин тодорхойлоод энийг бүр хамгийн түрүүнд сурж ойлгоод эзэмшээд байгууллагатаа ингээд урд нь тэргүүлээд манлайлаад байгууллага бүр реинженеринг хийгээд тэгэхээр хүний нөөцийн салбар гэдэг маань бүр дахиад реимэйжн буюу HR-ийн одоо энэ ойлголт бол бүр шинтлэгдэж байгаа гэсэн үг. Бүр цоо шинээр тэгэхээр хүний нөөцийн менежерүүд бушуухан энэ шин ийм цоо шин хүний нөөцийн ийм эрэнд өөрийгөө гаргаж ирээд урд нь гараад манлайлаад явах ийм л боломж үүсэж байгаа. Тэгвэл бас нэг талдаа биднэрт маш их том боломж үүсэж байна гэж. Асар том боломж үүсэж байна. Ерөөсөө бүтээмжийг урагшнд гаргах хүний нөөцийн бий бол менежерүүдийн гол ажилтан тэр л гэж боддог шүү дээ. Байгууллага бизнес хүмүүсийн бүтээмжийг л нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг хүмүүс. Тэгэхээр энэ дөр бол ийм том зэвсэг гараад ирсэн байна. Энийг бариад байгууллага шинтлээд урагшнд явах. Энэ дөр бол заавал хүний нөөцийн менежер маань одоо хиймэл оюуны мундаг эксперт байх шаардлагагүй. Эсвэргээрээ харин зохион байгуулах шүү дээ. Сургалтуудын зохион байгуулалт хүмүүст бүгдийг мэдүүлж тэгээд үе шаттайгаар төсөлбөрүүдийг гаргаж ирж ингээд явах гэдэг чинь өөрөө айгүй том ажил байна. Тэгэхээр нөгөө хүний нөөцийн одоо юу гэдэг өдөр тутмын физик нэг хүний эрдэм хөтөлтөн дээр ажиллах биш эсвэргээрээ энэ технологиг ашиглаад байгууллага яаж өөрсдөө гэдэг дээр л ажиллана гэсэн. Яг үнэ. Сүүлийн бас нэг бодит жишээ харж хахад зарим компаниуд яг хиймэл оюун ухааныг ашиглаад ажлаа хөнгөвчлөөд тийм ээ тийм ажлууд бас ингээд тодорхой хэмжээнд хийгдэж байгааг анзаарсан. Та бас ямар компаниуд дээр энийг анзаарав? Магадгүй ямар ажлуудыг бас илүү хэлбэршүүлээд байна. Би нөгөө яг хүний нөөцийн функцүүдийг харахаар яг нөгөө ганцхан одоо анкет мэдээллээс илүү давхар бас нөгөө хүний нөөцийн үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниуд дээр яг энэ талбар дээр илүү робот байлгая гэдэг ч юм уу те. Эсвэл энэ талбар дээр илүү хиймэл оюун ухааныг ашиглаад ажлын хөнгөвчлөөд ингээд одоо тэ ажлаа илүү хялбаршуулах богино хугацаанд ажлыг үр дүнтэй хийх бид нар чинь бас нэг ийм даалгавартай байдаг шүү дээ нөгөө ийм цөөн хүнээр те цөөн ажиллах хүчээр өндөр бүтээмж гаргах. За тэгээ нэг гүйцэтгэлийг бий болгохын тулд тодорхой хэмжээний ийм нөгөө нэг ийм автоматжуулалтуудыг бий болгох ийм даалгавартай бас байдаг. Тэгэхээр энэ зүйлсүүдийг илүү хялбаршуулж бизнесийн байгууллага нэвтрүүлж байгаа жишээг та биднэрт дурдвал ямар байгууллагууд дээр авч эсвэл ямар одоо ажлуудыг хялбаршуулсан гэж та анзаарсан бэ? Тий, ер нь бол яг маш хүчтэй өөрчлөлтүүд угаасаа явж байна те. Түрүүн хоёлаа ярьж ирсэн банкуд бол салбаргүй болчихлоо гэдэг. Тэгэхээр хамгийн түрүүнд бол жишээ нь гол өөрчлөлтүүд бол ялангуяа энэ олон харилцагчтай байгууллагуудын өвдөө харилцагчтайгаа харилцах дээр хамгийн түрүүнд агентуудыг ашиглаад эхэлж байна. Хэрэглэгчийн санал гомдлыг авах, хэрэглэгчийн одоо хэрэглэгчтэйгээ харилцахад одоо юу гэдэг бүх хүсэлтүүдийг аваад тэрний хойноос хөөцөлдөх те. Тэгэхээр энэ дээр бол одоо хуучин бол ийм колл центрүүд бахан операторууд суугаад тэгээд тэрний хойноос явдаг байсан. Тэгээд ингээл бахан та дээр даруул тийм дугаар дуу явна уу гэл те. Ингээл маш төвөгтэй байсан бол одоо бол хиймэл оюуны агентууд бол аль хэдийн орлоо илүү респонсив, илүү проактив шууд ингээд асуудлын гадар дээр нь шийдвэрлэж өгч чаддаг бүр юм шийдвэр гаргаж байгаа байхгүй. Тэр олон юм дээр за ийм нөхцлүүд байх юм бол хиймэл оюун шууд шийдээд хүний оролцоогүйгээр тухайн харилцагчийг хаппи болгоод ингээд хариуг нөгөөд явчих жишээтэй. Тэгэхээр ийм ажлууд бол угаасаа Монголын томоохон компаниуд дээр газрууд дээр бол угаасаа хэрэгжээд нэлээд одоо эхнийхээ үр дүнг үүсгэх гээд явж байна л да. Олоорт бол бүр угаасаа энэ бол маш хүчтэй ороод явчихсан байж байгаа. Маш хурдтай явж байна. Томоохон одоо олон улсын бизнесийн байгууллагууд бол өрсөлдөх чадвар бол амар өндөр шүү дээ. Цөөхөн хүнээр маш өндөр бүтээмжийг үүсгэж байна. За тэгээд түрүүн бас та бас ярьлаа. Сургалтууд нэлээд чухал шаардлагатай болж байна. Одоо ингээд нөгөө хүний нөөцийн менежерүүд маань өөрсдөө одоо тий хоошоо суух уу шарин бүр лид хийгээд манлайлаад энд оролцоод хаана хинд одоо тий яг нэг хиймэл оюун ухааныг ашиглаад өөрийнхөө ажлыг сайжруулах уу удирдлагын түвшинд дунд чадны менежерийн түвшинд тий за магадгүй өөр бусад одоо харилцагч нараа хүртэл энэ чиглэл рүү яаж одоо илүү мэдлэгийг тэлж энэ одоо сургалтын баазаар мэдээлэл хүргэх вэ гэдэг дээр илүү фокуслах шаардлагатай болж байна гэд ярьлаа. Тэгэхээр энэ сургалтууд дээр яг AI чиглэсэн сургалтууд хэр Монголын зах зээл дээр явагдаж байна. За магадгүй дэлхий дээр энэ одоо чиглэлийн сургалтууд нэлээдгүй их болсон. Би одоо анзаархад Coursera, Udemy Enter гэдэг онлайн курсууд бол нэлээдгүй явж байгаа анзаарагддаг. Тийм сургалт бол ерөөсөө хамгийн чухал юм. Түрүүн хэлсэнтэй хүмүүс бас айдастай
Энэ технологиос бас имэж шүү дээ зарим нь. За тийм тохиолдолд мэдээж ерөөсөө эхлээд ойлгоод авах хэрэгтэй технологи. Ойлгоод сураад авах юм бол угаасаа эн чинь бүр над давуу тал болох юм биш үү те. Би өөрийгөө бүрийн чиглэлд хөгжүүлээд илүү одоо амжилттай байх юм биш үү гэдэг ийм л юм байна. Тэгэхээр сургалтуудыг бол ялангуяа сая хэллээ хүний нөөцийн менежерүүд бол байгууллага одоо тэргүүлээд явж явах хэрэгтэй. Байгууллага өөрчлөхийн тулд эхлээд энэ технологиг бүгдэнд хүмүүст нь зааж сурах хэрэгтэй. Сургалтыг бол харин олон үе шаттай хийж явах хэрэгтэй. Нэгдүгüүрт нь бол ихэнх хүмүүст ерөнхий мэдлэг олох те. Ерөнхий энэ юун дээр эрсдэлтэй байдгийг ямар үед ашиглавал аюултай одоо датагаа алдах гэдэг юм уу, компанийн нууц мэдээллийг бас яах гэдэг тийм эрсдлүүд бас байж шүү дээ. Тэрийг нь ойлгох. Нөгөөдөлд нь яаж ашиглах вэ? Ямар сонголтууд байгаа юм. Сонголтуудын бүгдийг нөх. За ингээд ерөнхий мэдлэг өгөхөөс гадна наривчлаад явчих хэрэгтэй. Наривчлах дээр одоо жишээ нь юу гэдэг нь робот процесс автоматжуулалт гэж юу юм, хэмэл оюуны агент гэж юу юм. Энэ мэдээллийг хүмүүст сайн өгөх тусмаа тухайн хүмүүс миний ажлын энэ байран дээр бид нар энийг ашиглах юм бол илүү өндөр бүтээмжтэй байх юм байна. Өөртөө илүү санаачлагтай болох магадлал нь ихсээд явна гэсэн үг. За гурав дахь нь болохоор бүр нарийн түвшинд нь сургалт орно. Яг инженерүүдийн түвшинд хэмэл оюуны агентуудыг ашиглаад ажлаа бүр одоо инженерингийн түвшинд жишээ нь програм хангамжийн код бичиж байгаа хүн яаж ашиглах вэ? Эсвэл барилгын зураг зурж байгаа хүн, барилгын одоо шийдэл гаргаж байгаа хүн бол барилгын шийдлээ яаж илүү хурдан гаргах уу, алдаагүй зөв хийх үү, тэ? Ингээд зүгээр ингээд маш их одоо бичиг цаасан дээр ажилладаг хүн бол жишээ нь хэмэл оюуны агентыг ашиглаад өөрийнхөө ажлыг яаж хөнгөлөлж болох уу гэдэг ингээд яг ийм суур эхнийх нь одоо үндсэн мэдээлэл байсан бол цаашаа наривчлаад ингээд бүр инженерингийн илүү нарийн юм сургалтууд орох шаардлагатай. За энэ дээр ингээд нарийн сургалтууд орохдоо бид нар жишээ нь prompt engineering гэдэг маш том ойлголт байгаа. Энэ агентуудтай ажиллах, энэ language modelтэй ажиллах, ажиллахын тулд даалгавраа өөрийнхөө хүсэж байгаа юмыг хэлэхийн тулд яаж зөв харьцах хэрэгтэй. Энийг бол prompt engineering гэдэг юм тусгай сургалтууд байж байна те. Аргачлалууд байж байна. Prompt engineering-ийн бүр ингээд төвшингүүд байж байгаа. Тэгэхээр одоо бол манайх Монголд бол ийм чиглэлийн сургалтууд одоо манай чинь MRC тренинг бол яг энэ дээр хөтөлбөрүүд гаргаад эхнээсээ ингээд ажиллаад танилцуулаад явж байгаа гэсэн үг. Яг үн тийм байна. Нэрэл AI-гийн бас сургалтууд Монголд бас төдийлөн байхгүйгээ харагдаад байдаг. Тэг яг энэ дээр бол яг чиглэлийн салбаруудад AI-гийн энэ одоо агуулгыг цогцоор нь таны сая хэлжлээ эхлээд ойлголтоос эхлүүлнэ. За тэгээд цаашаа яаж хэрэгжлэх үү, нарийн мэргэжлөө яаж орох вэ гэдэг энэ чиглэл рүү бас агуулга хөтөлбөр бэлдээд ингээд орох нь зүй зохистой санагдаж байна. За ингээд миний тантай ярилцах зүйлс маань, асуултууд маань ингээд дуусж байна. Бид бас удахгүй Boost Vitae одоо AI Unlock Potential гэдэг нэртэй ивент 5 сарын 27-нд Галерей Улаанбаатар одоо арга хэмжээг зохион байгуулахаар бэлтэж байгаа. Тэгээ энэ хүү ивент маань бас яг энэ AI-ыг бизнесийн байгууллагууд хэрхэн яаж ашиглах вэ? Нөгөө талдаа хүний нөөцүүд энд яаж лид хийж манлайлах вэ? Тэгээд эргүүлээд энэ одоо AI-ийн одоо арга хэрэгслүүд нөгөө төлсүүд гэж яриад байгаа. Тэгээд төлсүүдийг яаж ашиглах вэ? За бүр ингээ робот бүр ухсраад ингээд оролцогч нартай танилцуулах бүр юм томоохон одоо үйл ажиллагааг хийхээр бид нар зориод төлөвлөөд нэрээ ажиллаж байгаа. Та бас хүрэлцэн ирээрээ таныг бас бид бүхэн урьж байна. За ингээд өнөөдрийнхөө подкастыг дүгнээд бид бүхэн яг хиймэл оюун ухааныг ашигласнаар ямар үр дүнтэй байх вэ? За эргүүлээ бидний амьдралд ямар сайн зүйлийг авчрах вэ гэдэг талаар бас мэдээлэл солилцлоо. За эндээс би 3 зүйлийг базаад дүгнж хэлэхээр байна. За нэгдүгээрт бол хиймэл оюун ухаан болвол асар хурдтай өөрчлөгдөж байгаа юм байна. За энэ өөрчлөлтийн үед бол бизнесийн байгууллагууд өөрсдийнхөө дата мэдээллийг одоо мэдээллийн сан үүсгэнэ гэж ярьсан. Тэгэхээр эйжентуудтай хамтарч ажиллаад өөрсдийнхөө бүтээмжийг одоо буст хийх энэ боломжийг бид нар одоо бий болгох хэрэгтэй байна. За энэ дээр бол хүний нөөцийн менежерүүд бол өөрсдөө хоош нь суух биш, AI-ыг ашиглаад би ажлын байргүй болж байгаа гэдэг энэ айдас бол байх биш. Харин та энэ дээр илүү одоо өөрийгөө апдейт хийж энэ давлгаанд одоо re-imaging AI гэж бас яриад байгаа, HR гэж яриад байгаа. Тэгэхээр энэ одоо давхар өөрийгөө одоо илүү хөгжүүлэх ийм шаардлага бас үүсэж байгаа юм байна гэдгийг бас анзаарч харлаа. За тэгээд төгсгөлд нь бас юу дүгнж хэлэхээр байна вэ гэхээр энэ хиймэл оюун ухаан маань өөрөө ганцхан одоо нэг юм асуулт хариултын төвшөнд бол биш. Энэ маань эргүүлээд ийм цогц
систем бас явж байгаа. Үнийг бид нар нөгөө тасралтгүй сургалтаар өөртөө ойлголтыг авах хэрэгтэй байна. Онлайн хэмжээнд гэж мэдээд эргүүлээд түүнийг нарийн мэргэжил рүү оруулах ийм сургалтуудад өөрийгөө бэлдэж AI-ийн чиглэлээр илүү өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай байна гэдэг эдгээр зүйлсүүдийг бол ойлгож авлаа. Тэгээ маш үр дүнтэй, сонирхолтой мэдээлэл болсон байгаа гэж найдаж байна. Тэгээд хүрэлцэн ирсэн зочиндоо маш их баярлалаа. За баярлалаа. За баяртай.